Бидний өмнө 3 өөр дүрс зурагдсан байна. Од, дөрвөлжин, мөн гурвалжин. Гэхдээ эдгээр дүрсүүд өөр өөр тоотой байна. Тэгэхээр бидэнд 5 од, 3 дөрвөлжин, мөн 6 гурвалжин байна. Хэдэн дүрс байгааг нь зурхгүйгээр зүгээр л дүрс бүрээс нь хэд байгааг нь энд тоогоор биччихье. Бидэнд 5 од, 3 дөрвөлжин, 6 гурвалжин байгаа. Тэгвэл нийт хичнээн дүрс байна вэ? Тэгэхээр чи би энд байгаа таануудаа хооронд нэмнэ. Яагаад вэ гэвэл би энд нийт хичнээн дүрс байгааг олох гэж байгаа учраас гэж бодож яж магадгүй. Хэрвээ чи миний хэлсэнтэй яг адилхан батсан бол чиний зүв байна. Бид 5 дээр 3-ыг мөн 6-г нэмнэ. Харин яаж нэмэх вэ? Тэгвэл 5 дээр нэмэх нь 3 гэдг нь 5 од дээр нэмэх нь 3 дөрвөлжин гэсэн үг. Хариу нь 8 гарч байна. Одоо харин энэ гарсан хариу дээрээ 8 дээрээ 6-гаа нэмнэ. 8 дээр 6-ыг нэмбэл хэд вэ? Магадгүй чи хариуг нь мэдэж болно, мэдэхгүй ч гэж болно. Хуруугаа дараад хоолоод олцооч болно л доо. Гэхдээ хамгийн сайн арга бол чэйжээр бодох юм. За тэгэхээр одоохондоо мэдэхгүй бол сайн тогтоогоод аваарай. 8 дээр нэмэх нь 6, тэнцүү 14 гарна. Тэгэхээр 5 дээр нэмэх нь 3, нэмэх нь 6, тэнцүү 14 гарна. Магадгүй чамд тоог нэмэх дараалал нь чухал юм болов уу гэсэн нэг асуулт өгж магадгүй. Тэгэхээр өөр нэг аргаар бодоод үзье. 5 дээр нэмэх нь 3, нэмэх нь 6 гэж биччихье. Нэмэх нь 3, нэмэх нь 6 гэж бичье. Эхлээд бид 5 дээр 3-ыг нэмжсэн бол одоо эхлээд 3 дээр 6-ыг нэмье. 3 дээр 6-ыг нэмбэл хэдвэ? Хариу нь 9 гарч байна. Харин одоо 5 дээрээ 9-ийг нэмбэл дахин хэлэхэд хариуг нь та нар бараг мэдж байгаа бах 14. Үнийг тогтоогоод авахд илүүдэхгүй шүү. 5 дээр нэмэх нь 9 тэнцүү 14. Хэрвээ чи надад итгэхгүй байгаа бол газраас 5 ширхэг чулуу аваад мөн дахин 9 ширхэг чулуу аваад хооронд нь нэмээд үзээрэй. Нийт 14 ширхэг чулуу болно. Гэхдээ тэгснээс шууд чэйжилчихсэн амар баха.